Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Азийн хөгжлийн банкны 475 сая долларын санхүүжилтийн эрхийн хөтөлбөрт гарын үсэг зурх хэрэг олгох тухай ерөнхий сайдын захирамжийн төслийг улсын их хурлын эдийн засаг төсөв болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороодог танилцуулж хөтөлбөрт гарын үсэг зурх эрх олгосны дагуу 2025 оны 11-р сарын 4-ний өдөр санхүүжилтийн эрхийн хөтөлбөрт гарын үсэг зураад байна. Санхүүжилтийн эрхийн хөтөлбөрт хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичиг тусгацсан дараах төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн өргөтгөн шинжилж аймаг бүрд яаралтай болон эрчимт гүйцэтгэлийн хүртээн хэмжээг нэмэгдүүлж 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. 2. Нийслэл орон нутгийн нийт шаардлагатай байршлуудад 32 сургууль 9 цэцэрлэг барьж байгуулах бөгөөд ингэснээр сургууль цэцэрлэгийн хүртээн хэмжээг нэмэгдүүлж сургалтын ангийн дүргэлтийг бууруулна. 3. Хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг зах зээл эрхлэлтэй нийцүүлж мэргэжлийн болон техникийн боловсролын дөрвөлжсөн жишг сургалтын хөдөлгөөцөөг бий болгоно. 4. Онцгой оюулын байгууллагын галт төмөр, гамшигтай тэмцэх, эрен айх, аврах, хор уршиг арилгах, гамшигыг сүрэн төсвөрлөх чадхыг бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Санхүүжилтийн эрхийн хөтөлбөр нь олон улсын гэрээний тухай хуулийн 8.1-ийн 2 заасны дагуу улсын их хурлаар зааван соёлхон батлагдах олон улсын гэрээ тул санхүүжилтийн эрхийн хөтөлбөрийг соёлхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хуулийн төслийн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг улсын их хурлын гишүүн Ганбатын Олс баяр танилцуулна. Эндэр төрөө. Яс өдөр. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Хос баяр төслийн санхүүжилтээр баригдах эмнэлэг сургууль цэцэрлэгийн барилгын байгууламжийн дотоодын компани төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх орон нутгийн онцгой байдлын салбарын туулах чадвар сайтай машин механизмаар хангах эсэх улсын их хурлын гишүүн Жангабил төсвийн доктортой байдлын тухай хуулийн шаардлага хангасан эсэх цаг үеэ олсон эсэх хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд аймагуудад эмнэлэг сургууль цэцэрлэгийн барилга барих төсөл хөтөлбөр ямар сонгон шалгаруулалтаар сонгогдсон талаар Баян-Улгийн аймагт хэрэгжих төсөл хөтөлбөр байгаа эсэх Баян-Улгийн аймагт сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай бус байгааг мөн багуудын өрхийн эрүүл мэндийн төвийг өргөтгөхөд анхаарах. За улсын их хурлын гишүүн Батсөмбөрл төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд орон нутгийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүрэгт шинээр барих, буулгах, засварлах шаардлагатай сургууль цэцэрлэг, сургуулийн өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэх. Улсын их хурлын гишүүн Ганбат зээлийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарах, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах талаар улсын их хурлын гишүүн Тэмүүлэн боловсролын салбарт их хөрөнгө оруулалтыг дэмжих, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн тоо, үйлчилгээний чанарт анхаарах, сургууль цэцэрлэгийн барилга, тэдгээрийн тоо болон үдийн хоолны үйлдвэрлэлийн стандартыг нэг мөр болгон мөрдөх шаардлагатай байгаа талаар асуулт асууж хариулт авсан болно. Монгол улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. Ажлын хэсгийн гишүүн